Тэр нарж гэнэ. Хурж шít. Энэ баг ингээ миний байр болчих юм шүү. Энэ байр авцдаг ч. Жоо хямдхах юм уу яа. Хүй. Оо. За, сайн байцгаана уу? Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр золбоо хаана ирсэн байгаа юм бэ гэхээр Актив гарден дээр ирчээд байна. Тэгэхээр золбоо Солонгост амьдарч байхдаа ер нь Монголд ер нь байр ямар үнэтэй байгаа бол айгүйх сонирхдаг байсан байхгүй юу? Яагаад гэхээр би бас Монголд ер нь байр авах гээд сонирхоод байгаа. Тий. Ер нь Монгол яг аль хэсэгт ямар хуу байр авах уу гэд харин тэгээд сая нисгээс наашаа орж ирж байхад Актив гарденыг хараад энэ хавьд ер нь дажгүй байж магадгүй гэж бодоод сонирхъя гэж бодоод тэгсэн хараа Аз болж энэ Актив гардны байгууллагаас над руу холбогдоод хараа байраа сонирхуулъя гэдэг. Өнөөдөр яг сонирхоо та бүхэндээ яг бүх зүйлийг нэлээд далангуй хэлэх болно. Юуны өмнө үзэж байгаа үзэгчтэй өөрийгөө танилцуулах. За сайн байцгаана уу? Намайг Бүрэгдор Жим Маргад идэг. За би Актив гарден төслийн борлуулалтын менежер гэдэг юм хүн байна. Тэгээ би өөрөө Солонгостоос нэг айгүйх байр танилцуулж яддаг байхгүй юу? Тэгээд өнөөдөр анх удаа Монголынхоо байрыг танилцуулах чинь тэгээ айгүй гоё. Сүүлийн үед баригдаж байгаа барилгууд нь яг ямар байгаа нэ? Дотроо ямар засалтай, хэдэн өрөө, тэгээ доороос гаражтай гэсэн. Тийм, гаражтай. Тэгээ яг тэгэхээр одоо нэг Монголд чинь дээр үеийн байрнууд нь хамгийн том асуудал нь юу вэ гэхээр доороо гаражныхаа асуудлыг шийдэж таагүй. Тэгээд машин тавих зай авахгүй айгүй хэцүү байдаг. Байрныхаа талаар үзэгчтэй нэг тодорхой мэдээлэл өгөх. За эхний ээлжинд яг ерөнхий төлөвлөлтийн талаар нь ярьчих гэж бодож байна. За манай яг Актив гарден төсөл маань нисхийн тойрог буюу одоо бол нисхийн 4 замын уулзуур болсон. 4 замын уулзуур яг зүүн хойдолд нь байршиж байгаа. Нийтдээ 11 газрыг эзэмшиж байгаа юм төсөл байгаа. За нийтдээ 8 блок. За эхний 4 блокууд нь бол эхний 4 блок бол ашиглалтанд ороо сул байр байхгүй бүх айлууд маань орчихсан байна. За тэрний яг артлын 2 блокын сая 5 сард ашиглалтанд орсон комиссийн актанд гарсан гэрчлэгээ бэлэн байраа гэсэн үг. За түүний артлын 2 нь болохоор одоо 12 сард ашиглалтанд орох юм захиалгын байр байна гэсэн үг. За ингээд төсөл маань дуусж байгаа. Хотхон дотроо бол мэдээж улсын сургуультай эдгээрээ давуу талтай. Улсын сургууль маань 7 сард комисс хүлээж авах гэж байгаа. Тэгэхээр одоо цаашдын ажил гэх юм бол ер нь боловсролын яамны ажил үлдсэн. Тийм тэгээ одоо хүний нөөцийн ажил дээр явна гэсэн үг байхгүй. Дээрээс нь яг энэ урталт одоо энэ буулан дээр ийм арт баригдана. Солонгос тасаа мэдэн шүү дээ. Энэ Солонгосын ийм арт яг франчайзинг авсан. Манай дээр одоо газар дээр үйл ажиллагаагаа эхлүүлэх гээд барилгын ажил маань ер нь бол эхлээд явж байна гэсэн үг. За хамгийн том буюу шопинг мол хэлбэрээр баригдана. За тэгэхээр ерөнхийдөө яг ийм нийттэй төсөл байна. Бизнес зэрэглэлийн орос ус гэж явж байгаа манай хотхон. За дээрэс нь нийт талбайхаа яг 30% зөвхөн барилга. Үлдээдэл 70% дээр нь гадаад тогтчлт, ногоон байгууламж, машины загсаал орж өгч байгаа. Тэгэхээр энэ маань бас илүү даваа тал болчихж байгаа. Тэгээд блок болгоныхаа яг гадуур нь дандаа машины загсаал байгаа учраас гол хэсгээр нь хүүхдийн тоглоомын талбай байгаа болохоор машингүй бүст, аюулгүй бүст хүүхдийн тоглоомын талбай байгаа гэж ойлгож байна. За тэгээд хүүхдийн тоглоомын талбай маань дээрэс нь насны ангиллаар буюу 3 эсрэг 3 эсвэл бие бэлдэржүүлэх волейболын талбай, хөл бөмбөгийн талбай гэх бүгдээрээ байгаа. Одоо хэдүүлээ ороод танилцаад үзье явчих гэж бодож байна. Түн шууд ороод эхнээс нь ахуулаад барилга байшинтайгаа гадаа талбай тэгээ зогсоол юу вэ те? Тэр бүгдэнтэй танилцъя. Тэгээ. За би тэ сайхан тайлбарлая. Би одоо яг танахаас байр хөдөлж авах гэж байгаа шүү сая. Тэг. Би одоо танилцуулаад байна шүү. За эхний 4 блок ашиглалтанд орсон жишээ маань бол 502 дугаар байр тэр чигээрээ бүх айлууд маань орчихсон. Яг манайх чинь цаг хугацаанд ордог гэдгээрээ давуу талтай байхгүй. Тэгэхээр зэрэг бүх айлууд орсон. Сул байр байхгүй. Энд бас эмийн сан байх шиг үнэ тийм. Бас нэг давуу тал нь бол нэг давхрууд бол дандаа өөрчлөгний талбай байгаа. Тэгээд блок колоныхоо доолд хүнсний дэлгүүр эмийн сангийг манайг ерөөхдөө төсөөлж өгсөн байгаа гэсэн. Зөв. Нэг давхрууд нь үйлчлэгээний байгууллагууд жишээлбэл эмийн сан, GS харсан. За тэгээд бас өөр юу байгаад л энэ чинь үйлчлэгээний байгууллага. Хүнсний дэлгүүрүүд байгаа, барай засал байгаа, имлэг байгаа. Барай засал юм уу? Байгаа. Миний хүзүү гоёд ч одоо. Тийм та энэ Батчимиг барай засал руу ороод барилчих. Барилчлаа юу? Оо за ашгүй. Хүзүү гоёд гэсэн. Тэгвэл би бичлэгээ дуусчаа тийш ороод бариулна. За тэгвэл хоёлаа энэ хүүхдийн талбайг сонирхож байна тий. За тэгээд энэ байрныхаа яг гол хэсэг, төв хэсэг тийм хөөрхөн хүүхдийн тоглодог талбай хийсэн байна. Тэгээд та бүхэн харах юм бол одоо яг энэ орон сууцны 4 байранд бүх хүмүүс орцсон дүүрсэн байгаа юм тий. Тэгээд хүүхдүүд нь гарч ирээд гоё талбай дээр тоглож байна. Тэгээд Солонгост бол яг байрнууд нь ийм байдаг. Байрнуудад хориод ийм хөөрхөн хүүхдийн тоглоомын талбайтай. За тэгээд та бүхэн энэ харах юм бол бас энэ байр дотроо гүйж болдог ийм гүйлтийн замтаан байна.
тий? Энэ нас яг шаардлага стандартынх нь нөгөө материалаар хийгдсэн шалгаа. За энэ хүүхдийн тоглоомд одоо яг эхний хэсгээр бол эсний талбай буюу бүр бага насны хүүхдүүд маань эсрэг тоглолт нь шүү дээ. Тэгээ эсэн талбайг оруулж өгсөн байгаа. Цаадалт нь болохоор бие бэлдэржүүлэх бас тоглоомнуудыг оруулж өгсөн байгаа. За тэгээ энэ гүйлтийн зам нь болохоор хоттогноо ингээд нэг бүтэн тойрж гүйд юм байна. Тэгээ над шиг ялангуяа нөгөө өглөө гүүх туртаа, дасгал их туртаа би нөгөө өглөө илгэн дээр дугуундаг байхгүй юу. Тэгээ хэрвээ иймэрхүү байранд орчих юм бол сайхан гарч ирээд өглөөдөө гүйчихвэл гоё юм байна тий. Ер нь бол манай концепт болохоор нөгөө гэр бүлийн тэмцээн концепттэй гэсэн. Тэгэхээр хүүхдүүд маань тоглоод ээж нар маань бол хүүхдүүдээ салхилуулаад за аав нар манаас нөгөө өглөө болгон фитнест явдаг ч юм уу тийм байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг ингээ гүйлтэйгээ ч юм уу ер нь бол бүгд нөгөө юм тухтай байдлыг шийдэж өгсөн юм батган байна. За тэгэхээр яг одоо эсний талбай хайж удалтай гэсэн. Энэ бол яг байгаль хэлсэн. Яг цэвэр байгаль хэлсэн аа тий. Тэгээд ер нь бол яг ингээ зам болонгууд манайх эсээ байнга сольж хийж тавьж байгаа гэсэн үг байхгүй. Тэгвэл энэ чинь нөгөө өвөл намар хавар гэл ер нь бол бүх удирдлаар явж байгаа болохоор эснүүдээ сольж байгаа хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бас бодож байгаа л гэсэн. Хүүхдийг бага насн дээр эсэн дээр тоглохоор нэг тэгшүүлтэй болдог гэдэг. Тэр хэр үнний ортон бол үнэн баха. Би өөрөөсөө мэдэхгүй. Гэхдээ ер нь бол нөгөө нарны элчийг сайн авдаг, D витамин бас ихтэй байдаг, шингээж авдаг учраас хүүхдүүд нөгөө эсэн дээр тоглох юм бол D витаминээ сайн авдаг л гэж ярьд юм хэлээ. Тийм. За яг одоо болохоор бие бэлдэржүүлэх тоглоом дээр бид нар ирсэн байна. За энэ хэсэг нь бол яг цэвэр бас модон тоглоомнууд байгаа. За савлуур, гулсуур, одоо шаттаар авирах ч юм уу, цаадалтай олсоор авирах ч юм уу тий. Иймэрхүү тоглоомнуудыг яг шийдэж өгсөн байгаа. Гэхдээ дээрэс нь бас илүү хүүхдүүдийн сонирхлыг татгаар юм усан онгоц ч юм уу тий. Ордон гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар бид нар шийдэж өгсөн байна. Энэ зөвхөн тоглоомын талбайтай өөр бас тоглоомын талбай байгаа. Тийм, блок болгоны дунд тоглоомын Аа талбай. зүг. Би зөвхөн эндийн блок гэсэн чинь блок болгоныхоо дунд байгаа юм шүү дээ. Окей. Гоё энэ тоглоомын талбай. Гоё юм гинэ. Дараагийнх нь ишигээ идэл явж. Ишээ явах. Залбаа хагаас тий. Нэгэрэгра ахын хөлбөмбөг тоглодог байсан. Сугуу. За баяртай. Та бүхэн харах юм бол хүүхдийн талбай дээр хүүхдүүд аягүй гоё гарч ирээд тоглолт юм байна. Тэгээ намайг бага багт байрны гадаа хүүхдүүд тоглож байгаа ч юм аягүй гоё санагддаг байсан байхгүй. Тэгээ сүүлийн үед бас яг солонгостой адилхан юм байрныхаа голд юм хүүхдийн талбайтай, эстэй ийм болцсон юм байна. За энэ бол үнэхээр таалагдчихна. За тэгээ энд бас ийм нэг сарвч байна. Тэгээ солонгосын байрны голд бас яг ийм сарвч байдаг байхгүй. Тэгээ солонгосчууд яадаг вэ гэхээр эхнэрүүд нь гарч ирээд хүүхдээ тоглуулаад салхилуулангаа энд сууж агаад нөхрөө молдог байхгүй. Энэ яг ямар зориулттай вэ? Тэгээ энэ бол нөгөө сарвч. Тэгтээ нөгөөний бид нар энэ интерьерийг арай өөрөөр шийдэж өгсөн гэсэн. Сарвч хэрэг нэг юм дөрвөлжин байхгүйгээр ягаад юм бөөрхий тэгээ голдоос ингэ ширээг нь бас адилхан модон байдлаар шийдээд өгчихсэн. Ер нь бол яг сарвчныг орчин үеэр гаргаж ирсэн байна. Зүг. За тэгээ та бүхэн сайн харсан бах. Одоо ингээд хажууд харах юм бол зөндөө олон хүүхдүүд тоглож байгаа байхгүй юу? Тэгээ миний нэг баярлж байгаа юм юу гэхээр солонгост ерөөсөө ийм хүүхдүүд харагдхаа болцсон. Солонгосчууд ерөөсөө хүүхд төрүүлэхээ болцсон гэж би ярьжсэн те. Тэгээ Монголд ирсэн чи юу вэ? Жохон ингээ үеийнгийн хүүхдүүд зөндөө олноороо байгаа даа. Тэр энэ харж байна уу? Солонгост амьдардаг хүмүүс нь мэдж байгаа да. Яг иймэрхүү байрных нь гол хэсгээр явна штэ. Тэгэхээр барагтаа хүүхд харагддаггүй. Ганц хоёр ээжүүд те хүүхдээ салхилуулсан явж байдаг. За энэ байранд нь хүн орцсон байгаа юм байна. За тэгээ ийшээ харах юм бол энэ байранд нь бас битүү хүн орцсон. За тэгээд энэ байранд нь бас битүү хүн орцсон байгаа юм байна. Энэ байранд нь бас битүү хүн орцсон байгаа юм байна. Тэг яг энэ байрныхаа гол хэсэгт нь ингээд сарвчтай, тэн тоглоомын талбайтай. За тэгээд тийшээ явах юм бол бас нэг тоглоомын талбай байна. Тэрийг бүгдээрээ очиж харцгаая. За манайх нөгөө ногоон байгууламжтай гэж ярьж байсан. 70% нь ерөөхдөө ногоон байгууламжтай орж байгаа. Мэдээж нөгөө усжуулах системийг бол бид нар шийдэж өгсөн байгаа. Автоматар шийдэгдээ өдөрт байнгын ер нь бол асаад унтраад усаа ингэж цацаа өгч идэг гэсэн үг байхгүй. Тийм. Тэгэхээр манайх нөгөө тарьсан модоо эргүүлээд бас нөгөө сайн арчлаад ургуулад явдаг тийм батхан байгаа гэсэн. Зүг. Солонгос болохоор яг ийм систем байдгүй байхгүй юу? Яг тэр солонгос ч нөгөө байнга бороо орж идэг болохоор тэр магадгүй бороо ордог байсан бол ийм системтэй л байсан баг. Би бас хараад гайхлаа л да. Хөө энэ солонгос байдгүй юм биш тэгээд энэ бас аягүй гоё таалагдчихэв. Нөө энэ спорт чи волейбол гэдэг мөн лөө? Мөн. Волейбол мөн биз дээ. За тэгээд энд хөөрхөн юм волейболын талбайтай юм байна. Тэгээд энэ дэр нь хүмүүс гарч иж тоглодог. Тий, ер нь оройдоо яг нар буухаар сэрүүхэн болохоор хүмүүс аягүй гарч гэр бүлээрээ гарч иж тоглоно. Эсвэл одоо энэ нөгөө орсон байрнуудын хүүхдүүд маань бас аягүй хоорондоо найзууд талцсан. Тэгээд бас хоорондоо ингээд баг болж байгаа тоглолт юм билээ. Стог гоё юм байна. Оройдоо гарч ирээд баг жимд явах шаардлагагүй. Энд чинь гарч ирээд волейбол тоглочих юм бол маш их голоор хасах ба. Тий. Ингэж тоглолт юм уу? За тэгээ энэ хөөрхөн эрэгтэй хүүхдүүд зориулсан бас юм тоглоомын талбай байдаг юм байна.
За энэ тэгээд 503 дугаар байрныхаа доор ийм барэ засалтай байна. Тэгээд ийшээ харах юм бол 393 шийд байгаа юм байна. Энийг нь орж бүгдээрээ харцгаая. За тэгээд энэ байрныхаа гадаа бас ийм 393 саксны талбайтай юм байна. Энэ над бүр үнэхээр таалагдлаа. Тэгээд орой болохоор бас хүмүүс айгүйх гаж тоглолт юм байна те. Энэ ганцхан л байгаа юу? Дахиад өөр байгаа юу? Тэр доор. За тэгээд энэ ч ийм хөөрхөн талбайтай хүмүүс нь гарч ирж тоглолт юм байна. Би энд одоо хүрдгэл байсан юм да. Хүрх нь үзэх үү? Хүрж шít. Тэгээ шал нь болохоор яг зориултын бас шал явж байгаа. Яг 393. Тэгээд хэмжээс нь ч гэсэн яг 393-аар явж байгаа. Тийм байна. Стандартын дагуу. За энэ чинь тоглолтноо дараалах гэсэн. За тэгээ энэ 393 шийднийхаа яг хажууд нь бас ийм хувцас сольдог, дараагийнх нь баг нь амардаг ийм сарвчтай байна. Тэгээ Солонгос дахь бид нөө хөлбөмбөг тоглохдоо айгүй хоорондоо өрсөлдөж тоглодог байхгүй юу? Дараагийн багтаа авахаар бүр өрсөлдөөнтэй байдаг шүү дээ. Тэгээ хоцсон баг нь тоглоод байдаг. Тэгээд энэ бас ийм хөөрхөн хувцас сольдог, амардаг ийм сарвчтай байна яг хажуудаа. Тэгэхээр актив гарден доороо подолын зогсоолтой тийм машин. Тийм дулаан гаражтай гэж ярддаг. Тэгээд бас гадаана ийм машиныхаа зогсоолыг шийдсэн байна. Яг яаруу санд руу явж байгаа хүмүүс нь шууд гадаана ирээд машинаа тавьчаад гарч болохоор тийм. Энэ нас айгүй их таалагдчихэж байна. За тэгээд энэ буландаа бас ийм дугуй тавьдаг, ийм паркинг зогсоолтой байна. Моцилко тавьж болно, дугуйгаа тавьж болно. Тэгээд цаана нэг тамхи татдаг хүмүүсийн тамхилдаг цэгтэй юм байна. Мөн үү? Тийм. Тус нь ингээ гаргаад өгч байгаа гэсэн үг. Яг тамхины хэсгээ цаашаа харуулад булан хэсэг дээр нь оруулаад өгч байгаа. Зүг. Солонгос бас яг тэгдэг байхгүй юу? Байр орон сууц дотроо хотхон дотроо тамхи татчих болохгүй. Бас яг ийм тамхины цэгтэй. Туслаа цэгтэй. Тэгээ энэ бас аюу гой таалагдж байна. Ер нь бол яг төлөвлөлт концепцэн дээр болгоо манайх хөвчлэн гадаад хүмүүсийг аюу оролцуулж, мэрэгжлийн хүмүүсийг ажилуулдаг. Тэгэхээр бас илүү шат твшил дээшээ явж байгаа хэл гэж бодож байна. Манай төслийн хувьд бол угаасаа барилга цэгийн мэн ч юм уу одоо нэг аюу том шагналуудыг авсан төлөвлөлт цайтаа хотхон гэдэг ч юм уу тиймэрхүү шагналуудыг их авсан байгаа. За тэгээ энд бас ийм хөөрхөн хүүхдийн тоглоомын газар байна. Энэ ч одоо яг бидний үед муурын байшин гэж ярьдаг байсан байхгүй юу? Одоо энийг юу гэдэг зүгээр хүүхдийн тоглоомын талбар гэх юм. Тий. Энэ гадаад үзмж нь аюу гоё юм байна. Над бүр үнэхээр их таалагдлаа. Нэг үлгэрийн байшин шиг те. Энэ дотор нь хүүхдүүд орж хөөцөлдөж тоглодог баха. Байр болгоныхоо гол хэсэгт нь хүүхдийн талбайтай. Энэ бас аюу гоё таалагдж байна. За тэгээ хэрвээ золбоо нь энд байр авах юм бол хөлбөмбөгийн талбайгаас бол салахгүй юм байна. Ягаад гэвэл Солонгос дахта угаасаа манай нөгөө монголчууд яг иймэрхүү 3-9-3, 4-9-4 ийм хөлбөмбөгийн талбай тоглодог байхгүй юу? Энэ бол надад үнэхээр гоё таалагдж байна. Бүгдээ ийшээ орж үзцгээе. Өө зүлгийн шив шинээр байгаа юм шүү те? Тий. Nice. Зүлэг нь бол шив шинээр байна. Яа. Солонгостойгоо манай найзууд одоо үзээд ямар гоё юм гэж бодож байгаа хта. Хөлбөмбөг тоглодог найз. Nice. За, гурлагаас тоглож. Надад бөмбөг өгч, та надаас бөмбөг ав. Бөмбөг авсны шагны. За, наазав их л гэж хэлээрэй. Y acá por la derecha para Xavi, asistencia de Xavi, Messi para Messi, immens Messi, encara Messi, гол. Хэлсээсээрээ 2 дүгээр шагнана. За тэгээд золбоо нь яалтчгүй өгшөжчээ. Ийм 2 жоохон хүртэл бөмбөг алдаад. Тэрээ би энэ байранд байр ах юм бол энэ талбай дээр байн гарч иж бэлтгэл хийх юм байна. Тэгээ энэ талбай нь үнэхээр гоё таалагдчихээн. Тэгээ зүлэг нь гоё шинээрээ байгаа болохоор тэгээ танах хэрвээ энэ зүлэг нь хуучирч явах юм бол солиод өгөх үү? Яг мэрэгжлийн зүлгээ манайх авсан байгаа. Сая энэ 5 сард ашиглалтанд орсон байхгүй юу? Харин тийм мэрэгжлийн айгүй гоё зүлэг байна. Тэгэхээр зэрэг яг энийгээ илэгдээд эхлэх юм бол эргүүлээ солиод байна. Тийм. Доотлын тоглоомын талбайнуудын зүлгийг ч гэсэн бас сольж тавьж байгаа. Тийм. Манайх ч өөрөө яг яармгийн дэн хэсэг дээр баригдаж эхэлсэн. Тэгэхээр уртлаас хойшоо өргөөс ингээд өндөрсөн явж байгаа гэсэн үг байхгүй. Тэрнийхээ дагуу манай барилгууд ч гэсэн ер нь бол яг ард нь биш, яг юм ташуу эзэлтэй та харж байгаа бол яг барилгынхаа ард биш. Дандаа хажууд нь ингээд ташуу эзэлтэй явж байгаа гэсэн манай барилгууд. Тэгэхээр нэг нэгнийхээ нарыг хаахгүй, дээрэс нь уртлаас хойшоо хэсэг рүүгээ өндөрчлөлт нь нэмэгдээ явж байгаа. Тэгэхээр бас уртлаас нарыг хаахгүй болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бас нөгөө хотны маань төлөвлөлт болоод илүү давуу тал болчихж байгаа байхгүй. Тийм бай, тийм бай. Бас учир шалтгаантай байсан юм байна. Инженерийн шийдэл явж байгаа гэсэн үг. Тийм. Бүх байрууд нар үзнэ гэдэг маань юм. За тэгэхээр яг одоо Виктория хойдолд энэ 12 сард ашиглалтанд орох барилга маань харагдаж байна. За цутгалтын ажил нь бүрэн дуусчихсан. Гадна тасаадны ажил болон доороос өрөөний барилгууд нэгдэж явж байгаа гэсэн үг. Тэгэхээр 12 сарда яг цагтаа ашиглалтанд орно. За яг тэр голд нь харагдж байгаа улаан шар болохоор тэр нэг улсын сургууль маань гэсэн үг. Бас сургуультай юм уу те? Хатган дотроо сургуультай. Улсын сургууль маань 7 сард комисс хүлээж авна. За тэгээд боловсролын яамны ажлаа
шалтгаалаад сургалтын үйл ажиллагаанд эхэлнэ. Гадаадад удаан амьдсан хүмүүс нь бас ойлгохгүй ч магадгүй. Би бас сайн ойлгохгүй байна. Комисс хүлээж авах гэдэг нь юу гэсэн үг юм бол? За барилгын ажлаа дуусгаад улс маань энэ барилга хүн одоо оруулж амьдрахад бэлэн болсон байна гэдэг тийм шалгалт хийдэг гэсэн. Комиссийн гишүүд гэж байгаа. Гишүүд хурж ирээ шалгалт хийдэг. Бүтэн том хурал болдог гэсэн. Тэгээ шалгаж үзээд стандартыг хангасан байна уу гэдгийг шалгаж үзээд окей гэх юм бол хүмүүсээ оруулж эхэлт юм шүү дээ. Зүг. За битээр актив гардны ер нь гаднах төслөө танилцлаа. Тэгээ аюу гоё хөрхөн хүүхдийн талбайтай, саксны шийдтэй, хөлбөмбөгийн талбайтай, волейболын талбайтай надад бол үнэхээр таалагдлаа гадны хэсэг нь. Тэгээ хэрвээ магадгүй би энэ байранд орох юм бол заавал нэг хол явж фитнес центрт бүртгүүлээд авах шаардлагагүй гадаагаад гүйцэтгэх юм байна. Хөлбөмбөг тоглолцох юм байна, саксаа тоглолцох юм байна. Надад үнэхээр таалагдлаа. Гадны хэсэг нь бол үнэхээр таалагдлаа. Яг үнэндээс. Тэгээд доторхыг нь одоо хоёлаа харъя те. Байрнуудаа орж сонирхъя. Тэгээд доор нь дулаан гараж бас ямар хуу шийдэлтэй байгаа харъя. Тэгээ одоо хоёулын зогсоо энэ хэсэг ямар хэсэг вэ? За энэ болохоор яг блок болгоны доотлол нэг давхрын одоо лобби хэсэг. Манай оршин суугчид маань яг хүмүүстэй уулзахтаа ч юм уу эндээ хүлээх ч юм уу тохиолдолд эндээ ингэж сууцгаач болно. Бүх байрны доотлолт юм байгаа гэсэн. Ямар гоё те. Энэ саунд нь угаасаа шоколад банк дүүргээ тавьсан байт юм аа эсвэл намайг ингэ дүүргээ тавьсан маа уу? Байн гож идэв. Таах энэ харах юм бол ингэ хараа. Энэс ингэ атгаж матаа аваа явчихвал болно. За. Тэгээд энд айгүй хөрхөн макетээр гаргацсан байна. Тэгэд энд одоо удахгүй e-mart баригдана гээд аль дөрөв нь ашиглалтанд орсон байгаа лээ? Тий, наад дөрөв чи ашиглалтанд. Энэ дөрөв ашиглалтанд ороод саяны хоёр баригдажсэн нэ лээ. Яг арийнх нь хоёр. Энэ хоёр. Тэгээд дахиад хоёр босох юм уу? Үгүй, энэ хоёр болохоор одоо хоёуланд байгаа. Сая 5 сард ашиглалтанд орсон. Энэ хоёр нь болохоор одоо 12 сард. Энэ яг сургууль харагдчих. Энэ сургууль нь одоо хоёулын байгаа барь энэ үү? Тий. За, тэгвэл байрлал орж үзэх үү? За тэгээ. Та бүхэн ингээ харах юм бол аюу гоё өнгө үзэмжтэй байна. Тий, одоо яг нөгөө нэг давхар болгонд үүсгийн талбай байгаад байгаа гэдэг нэр байхгүй. За яг ингээл одоо хэмжээсээр байгаа. Бас нэр өөрчлөлийн талбай сонирхож байгаа хүмүүсээ л холбогдож байна. Бүүн хаалганууд байгаад эдгээр юу вэ? За энэ болохоор яг нойлын хэсгүүд байгаа гэсэн. Ариун цэвэр хэсэг. Зүг. Энд офис харагдаж байна. Энд бас офис харагдаж байна. За энд юм гоё зурагтай байна. Энэ бас офис үү? Офис. Одоохондоо хөнгөө байгаа юм тийм. Актив гардн хэдэн өрөө байртай лээ? Хэд өрөө байрнууд вэ? 1-ээс 3 өрөөний зохион байгуулалт. 1 өрөө байр, 2 өрөө байр, 3 өрөө байр тийм. За тэгвэл бүгдээрээ 1 өрөө байр нь яг ямар хуу байгаа, 2 өрөө байр нь яг ямар хуу, 3 өрөө байр нь ямар хуу байгаа. Орж сонирхож харцгаая. За битээр актив гардны 15 давхарт нь гараад ирлээ. 16 давхар барилга юм биш үү? Тий, 16. Тэгээд нэг давхартаа хэдэн байр байгаа вэ? Ойролцоогоор 124 айлтай. Тий. Тэгэхээр нөгөө 7-оос доошоо болохоор давхартаа 9 айлтай, 8-аас дээшээгээ болохоор давхартаа 8 айлтай. Тэгэхээр энэ давхарт бол 8 айл байгаа. 8 айл. 15 давхарт 8 айл. Одоо шууд лефтнээсээ гарч ирээд энд нэг айл харагдаж байна. Цаана бас нэг айл харагдаж байна. За тэгээ ийшээ явж бүгдээрээ байртай танилцъя. Энэ баг ингээ миний байр болчих юм шүү. Оо, nice. За энэ болохоор яг манай 2 өрөөний шийдэл байгаа. 2 өрөө. За окей. За манайх болохоор бас давуу тал нь гэх юм бол 2 өрөө маань илүү цэлгээр том байгаа гэсэн. За битээр сая ингээ үүдээр нь орж ирээд тэгээд энд галтгоо хэсэг байшин юм шиг байна те. Ваа, nice. Энэ ингээ зочны өрөө. Тэ? Тийм, зочны өрөө маш том. Зочны өрөөтэй. Тэгээд энэчээ бодвол нөгөө телевизрээ байршуулад энэ талтаа телевизрээ байршуулахаар манайх хавтангийн арай өөр өнгөөр хийчихсэн байгаа. Зөв телевизэр дээр тогтоох. За эндээ болохоор буудангаа тавьчихсан. За тэгээд мэдээж уналттай таадтай нүдэн гэрэлтэй байгаа. Зүг. Нөгөө барилгууд ч нөгөө бүрэн тутгамл уу ямар тутгамл уугаа асуугаад байдаг ш. Танах юм яг ямар вэ? Манайх бол бүрэн тутгамл. За тэгээд дээрээс нь нөгөө нэг каркас нь бол тэр шиг бүрэн тутгамл хийж явж байгаа. Айл хооронд бол мэдээж нөгөө блокийн өрөлттэй явж байгаа. Гэхдээ мэдээж доо тусгаарлалт бүх зүйлүүдийг хийж өгсөн байгаа гэсэн. За тэгээд дээрээс нь манайх болохоор ерөөхдөө обо ерөөсөө оруулах байсан. Дандаа гоёлын хусан автомат оруулж өгч байгаа гэсэн. Би 6 жилийн өмнө л Монголд ирэхэд нэг найзанд авчихсан байхгүй юу? Тэгсэн чинь хажууд талынх нь айлынх нь ярьж байгаа яриан сонсогдсон. Тэгээ би гайхчихсан байхгүй юу? Гэсэн яг хажууд нь амьдарч байгаа юм шиг. Тэгээд сүүлийн байрыг одоо ингэж барьдаг болсон байх та гэж зөв жоохон санаа зовж байсан. Байр худалдаж авахар бол энэ бас нэг дуу чимээ тусгаарлна гэдэг чинь айгүй чухал шүү дээ, тийм. Хажууд материал нь бас хаанахын материал, ямар материалууд нь айгүй чухал байгаа гэсэн. Танах бол хажууд талын айлын чимээ юм тийм. Тийм сонсогдохгүй. За тагтны хэмжээ ер нь бол маш том. Манайд бол хүмүүс нөгөө байр сонирхохтой бараг тагтан дээр нь амьдарчих юм шүү гэж ярьдیں۔ За тэгээ дээрэс нь манай тагт маань өөрөө рекэн доторлогоотой. Шалнаасаа халдаг. Тэгэхээр өвөл бол бүр үнэхээр дулаахан болно гэсэн. За энд нөгөө нэг энэ тагтныхаа шалыг нь халаадаг юм халаа бүр байдаг юм. Яг нөгөө солонгос шиг болсон юм шүү дээ. Солонгосч бас яг ийм мар тохируулчдаг байхгүй юу? Солонгосч нөгөө шалаараа халдаг.
Тэгээ нөө пар гэж байдгүй. Тэгээд энэ чинь халаач тийм байна. Өвөл яагаад гэхээр балкон хэсэг чинь тагт хэсэг чинь хүүтэн байдаг тий. Илүү их нөгөө яг уу сигэлт өгөх магадлал өндөр байдаг. Гэхдээ манайх нөгөө доторлогоо хийгдээ дээрээс нь шалнаас алдж байгаа болохоор манай байр маш дулаахан байрнууд байгаа гэсэн. Nice. Тэгээ чинь ийм цонхтой. За, хэвээ янзын харагдаж байна. За, одоо яг зүүн тийш хэдүүлээ харах юм бол тэр чигээрээ богдуул маань харагдаж байна гэсэн үг. За, жоохон хойшоо харчих юм бол манай хот маань Улаанбаатар хот маань тэр чигээрээ харагддаг. За, дээрээс нь яг энэ уртал дээр мод харж байгаа хэсгүүдийг харж ивэл IC парк буюу цэцэрлэг төрөлн баригдаж байгаа. Ваа, тийм үү? Nice. Цэцэрлэг төрөлн баригдаж байна. Энэ үнэхээр таалагдчих. Тэгээ моджуулах ажил маань хийгдэж явж байна гэсэн. Тэгэхээр хотхны маань урталд бол хаагдах байрлал байхгүй. Тэр чигээрээ парк болж байна гэсэн үг. За, жоохон доошоо эргүүлээд харчих юм бол тэр чигээрээ хотхон маань харагдаж байна гэсэн үг. Одоо яг ингээ харах юм бол хотхнуудын голоор хүүхдийн тоглоомын талбайнууд маань байршиж байгаа. За, тэгээд нөгөө хүүхдийн тоглоомын талбай руу машин оруулахгүйгээр юм шар хэсгүүдийг гаргаж өгсөн байна гэсэн. Зөв. Тэгээд доошоо нөгөө хоёулангийн саяны явцсан газар дээрээсээ саягаар гэдэг юм шүү дээ. Тий. За, энэ юу вэ? Аварын шат. За нөгөө гал мал гарсан тохиолдолд тийш шууд дээр рүү гарна гэсэн үг. Лифт ажиллахгүй тохиолдолд бол дээшээ доошоо шууд буугаа явчихна гэсэн. Энэ дээдлийнхаа айлтай шууд холбоотой гэсэн үг. Дээрээс нь төгж штэ хаа. Тийм билүү хайхлаа шүү дээ. Юу гэж одоо нөгөө хөршүүд ингээд бидраа ингээд орж гараа явж байгаа юм. Заримдаа лифт нь ажиллахгүй лифт ажиллахгүй би танахаар буучих ирээд нөгөө эргээр нь бууж ирээ те. Тийм Монголд бол зоолттой одоо нөгөө нэг аюулаа тооцоод заавал аварын шатыг хийж өгөх шаардлагатай. Бүр цаанаасаа заавал гэсэн байдаг юм тий. Барилгын норм дүрмд заавал шаардсан байна. Окей. Тэгвэл ингэж болох юм биш бас. Надад айгүй гоё санаа төрлөө. Яг энэ доотлын давхрыг хөдөлж аваад тэгээд энийг нь өөрөө ингээ гоё онгоолгоод ингээ хоёр байртай тий. Тэр чинь ч одоо тий дөрөв байр болно гэсэн үг үү тий. За бигээс доошоо буучаад ирээгээ доошоо. Дээр студидтэй юм уу тий. Таны хувьд бол тэгж болно шүү дээ. Энэ байр авчдаг ч. Жоо хэмтгөх юм уу яриа өрөө байгаа. За энэ унтлахын өрөө нөө. Унтлахын өрөө. Унтлахын өрөөс ер нь бол айгүй том зайтай. Зарим нэгэн айлууд маань болохоор ингээд хэсэг гаргаж ирээд хувцсны өрөө шиг жижиг хэсэг гаргачдаг юм билээ бас. Энэ ямар гоё юм бэ те? Энэ нэг хэрмэр боллоо гэхэд. Тийм угаагаад арчиж. Угаагаад арчиж болохоор. Энэ айгүй таалагдчих. Сүүлийн үед нэг обоо наадаг айл ер нь байхад талсан баг те. Тий, ер нь обооноос илүү их татгалзаж байгаа хүмүүс бол гоёлын хавтан энэ ч өөрөө бас галт тэсвэртэй хавтан гэж явж байгаа. Хулсан гоёлын хавтан гэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг илүү сайн гэсэн үг. За, ийшээгээ хэдүүлээ харах юм бол саяны харуулц маань харагдана. Дээрээс нь тагтнаас бусад хэсгийн цонхнууд маань дандаа 3 давхар шилжлээд явж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг гадны дуу чимээ. Тий, дуу чимээ болон салхины одоо сигэлт, дулаан алдалт гэдэг зүйл бол багасж байгаа гэсэн үг. Nice. Тийм биш. Тийм ээ, яг онгоолгонгууд шууд чимээ орж ирж байна. Энэ хаангууд юу сонсогдохоор болж байна. Энэ нь бол бас nice. Юм яг ингэж гоё чанартай их хэвээр байна. За ийшээ маань юу? Нойлын орж байгаа. Ямар гоё цэвэрхэн юм. Би энэ цэвэрхэн байр бүр үнэхээр дуртай. Тэгээд энэчнээ угаалгын машина. Тийм, угаалгын машинаас гаргаж. Угаалгын машина энд байршуулаад энэчнээ гоё нүүр гараа угаадаг хэсэгтэй. Тэгээд энэчнээ сул дураа маань. Сул дуртай. Энэчнээ болохоор дүүштэй, байнтай. За тэгээд энэ үүдний хэсэгт нь болохоор нэг шимбалжан гэж ярьдаг нэг гутлын тавир хийж болно те. За энэ хаалга нь бол мэдээж цэвэр ган хаалга байгаа. За дээрээс нь орс ухаалыг цааж орж өгсөн байна. Зузаан музаан нь бол амар л. Тийм, маш зузаан. Харин тийм. Тэгэхээр энэ нэг бас кодоор онгоолгох шиг байна. Тийм, код хийж онгоолгож болно. Эсвэл хуруугаа хийгээ таниулчих болно. Эсвэл ингээд шууд түлхүүрээ бас ишиг оруулаад. Зүг. Яа, энэ ямар гоё юу вэ? Цойж үү. Таалагдчих шүү. За одоо тэр 3 өрөө байрлал нь орж харъя. 3 өрөө. За 3 өрөө. За энэ болохоор 68-тай 3 өрөө харагдаж байна гэсэн. 68-тай гэдэг нь 68 метр квадрат. За энэ дээр болохоор зэрэг юу манайх чинь нөгөө архитектурын шийдэл яг блокийн маань архитектурын шийдэл нь болохоор тарпиц хэлбэртэй. За гэсэн үг. Тэгэхээр ташин хэлбэртэй явж байгаа. Энэ маань болохоор 1-2 цаг илүү нар үзэх зорилгоор гэсэн үг. Яг юм тэгших юм биш. Зүг. Ингээд жоохон ташуу болгож ийш нар. Тийм, илүү тусаж байгаа гэсэн үг. За тэгээ дээрээс нь саяны хэлдгээр яг 3 давхар цонхнууд маань явж байгаа. Илүү том цонхтой болчихж байгаа гэсэн үг. 3 өрөөний маань хэсгүүд. За тэгээд эндээ болохоор зэрэг бас адилхан нөгөө зурагтны хэсэг дээрээ арай өөр өнгөтэй хавтангаар бид нар хийж өгсөн байгаа. За буудангаа тавиад за тагт маань бас яг адилхан шатнаасаа хална. Ийшээ бол хот зүгээр тэр чигээрээ харагдаж. Тэр чигээрээ. Энэ нөгөө сургууль мөн нуур. Тий, энэ нөгөө сургууль нөгөө улаан шартай маань сургууль. Зүг. Энэ хэсэг нь болохоор ингээд дандаа галтгооны хэсэг орж өгсөн юм. Галтгооны хэсэг нь яг байранд орж байгаа хүмүүс нь өөрийнхөө гоё таалагдж байгаа тавилгуудаа сонгож аваад энэ чинь хэлгүүрч байна тий. Окей.
За ийшээгээ явах юм бол нэг жижиг унтлахны өрөө, хүүхдийн унтлахын өрөө. Хүүхдийн унтлахын өрөөтэй. За энэний юм хөрхөн хүүхдийн унтлахын өрөөтэй юм байна. Хүүхдийн унтлахын өрөө байсан ч болж энэ эсвэл хосууд бол зүгээр нэг тийм юм ажил хийдэг өрөө ч юм уу. Хөрх өрөөтэй юм байна. За ийш орцгоо. За 68 маань бас нэг давуу тал нь болохоор угаалгын машины өрөө тустай. Угаалгын машины өрөө тустай. За тэгээд энэ 3 өрөө байр нь болохоор нэг давуу тал нь юу вэ гэхлээр энэ юм угаалгын машины өрөө нь тустай байдаг юм байна. Тэгээд энэ угаалгын машина байршуулж байгаа дээр нь нөгөө одоо солонгосоор нэг ханго гэж ярьдаг тэрийг тавьж байгаа нэг янз бүрийн агуулгын өрөө бас болгож болох юм байна. За тэгээд ийшээ 0-тойгоо дүүштайгаа. За энэ юм хөрхөн дүүштэй. Тэгээд энэ ингээ гоё нүүр гараа уучна. За энэ ингээд 0-ийн суул дуртайгаа. Энэ 0 тайнаа. За энэ өрөө нь унтлахын өрөө нь. Би юусэн бод ийшээ орж ирэх юм бол шууд орныхоо толгой хэсгийг ингэж тавиад ийшээ ингээд доош. За гоё байна. Энэ хаалга нь ямар хаалга вэ? Энэ цэвэр модон солонгос хаалганууд байгаа. Солонгос хаалга юм уу? Энэ одоо ингээд соронттой цоожтой байхгүй. Одоохондоо цоож нь гарч ирэхгүй. Тэгээд яг юу ямбаа шууд цоож. Шууд өөрөө хаагдчих юм шүү дээ дарахгүйгээр. Одоо хараарай. Вау. За тэгээд энэ болохоор нэг юу гутлын тавир нийлэлтэй. Өөрөөсөө гоё гутлын тавиараа ямар загвараар яаж хиймээр байна. Үдний хэсэг маань ороод өгч байгаа. За. Окей. За одоо бид нэг өрөө байрыг та бүхэндээ танилцуулъя. Яг үүдээр нь орж ирээд энэ чинь яг саяны та бүхэндээ танилцуулсан гутлын тавир тавьдаг хэсгээ. Тэгээ ийшээ харангууд нь 0 нэгдэг юм байна. 0-ыг нь бүгдээр харцгаа. За энд ингээд суултууд нүүр гараа годог хэсэг энэ ингээд байнтайгаа дүүштайгаа ийм юм нэг өрөө байрна. Энэ оос хазаа гэдэг тавир нэг гэрэл мэрэл наст юм уу? Аст юм уу те? Астаг. Nice. За тэгээд ийшээгээ ороод энэ галтгооны галтгоо. Тэгээд ийшээ зурагтаа тавиад буудангаа ихэд ингээд тавьчих болно. Эндээ зурагтаа тавиад буудангаа ингээд тавиа гэсэн. Буудангаа тавиад зурагтаа үзээ суух юм те. Тэгтээ эндээ нөгөө нэг тусгаарлах тасалгаатай учраас эндээ орны хэсгээ гаргаад өгч болно. Харин тийм байна. Угаасаа энд ор тавих юм шүү дээ. Тий. За тийм мэдээж тагт маань адилхан шатны айлаа. Энд бас юм уу тагттай. Энэчнээс шууд нөгөө нэг юу харагдах юм шүү дээ. Имарт харагдах юм байна. Одоо энд бас нөгөө гоё цэцэрлэг барих гэж байгаа гэсэн. Тий. Одоо энэ уртлын талбай дээр гэсэн үг хаваа ингээд том оронд баригдана. Зүг. Бас ингэж болох юм шүү дээ. Бүр доотлын хайлыг худалдаж аваад дээдлийн хайлыг худалдаад өгч юм бол ч одоо бүр 3 өрөө барилчих. Ер нь тэгэж амьдрдаг айл байгаа юу? Байхгүй юу? Байхгүй. Тэгтээ зүгээр нөгөө 2 шишгийг 2 байр нийлүүлж аваад 4 өрөө болгож амьдрдаг айлууд бол байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ? Яг 2 зэрэгэлтэй айл. Зэрэгэлтэй хараа. Тийм зэрэгэлтэй байх юм бол ингээд. Тийм, яг хажуу талын одоо 55 болон 61-тэй айлуудыг нийлүүлж аваад 120 м2 толгойд авчдаг. Түүнээс бол над шиг биш. Таны хай сонирхолтой шийдлээ. За би бас анх удаа сонслоо. Тийм. За нэг өрөөний маань хамгийн давуу тал нь бол 2 тийш харсан харууттай. Урагшаа болон баруун урагшаа зүүн гэсэн харууттай болохоор энэ нэг өрөө маань залуу гэр бүлүүдэд илүү хөрх. Зүг. Залуу хосууд зориулсан тийм. За тэгвэл доошо бууж зогсоолоо харах үед үлээ. За тэгээ. За тэгээ та бүхэндээ бас сонирхуулж хэлэхэд 2 лефттэй юм билээ. Бас зарим айлууд чинь нэг хэн лефттэй болохоор айгүй удаан хүлээдэг тийм асуудал гараад байна шүү дээ. Тэгэхээр энэ талдаа нэг лефттэй бас энэ талдаа нэг лефттэй. Тэгээд энэ чинь бас юм CCTV камер тийм. Камержуулалтын систем манайх бол давхар олгонд болон блокийн гадаа дотор бүх хэсгээр камержуулалтын систем тавьж өгсөн байна. Харин тийм. За тэгээ яг энэ лефтнийхаа урд шаттай. Тэгээ одоо бас над шиг нэг дасгал хөдөлгөөн их дуртай хүмүүс нь лефтээр явахгүй дээшээ гарч ирж шалхдаг. Дээшээ хүй. Гайхалтай юу вэ? Ингэж гардаг юм уу те? Тий, шатны хонгил маань лифтний хэсгээс орцноосоо тусдаа гэсэн. Зүг. Би шууд онгойлгол нэг шатаах юм болов гэж бодож өгөх юм шүү дээ. Тий. Ингэ шатна байгаа. Гой. Ингэ шатаар нь явж болох юм байна. Тэгээ ер нь их чанартай санагдаж байна. Энэ хаалга малхан ч гэсэн шатных нь хаалга ч гэсэн аюул сүрхээс узаан юм байна. За тэгвэл одоо бид хоёр B1 давхар буюу дулаан гаражид орж сонирхож үзлээ. Нэлээд зайтай юм шүү дээ тийм. За бид хоёр дулаан гаражинд нь ороод ирлээ. Тэгэхээр бүр нэлээд том зайтай юм байна. Тэгээд энэ яг байр авч байгаа хүн бүрд нь туссан зогсоолын үгдийн болоо зүгээр дураараа өөр сонгож авна хүмүүс маань. Лифтний хажууд баймаар байна уу, гар хаалгатайгаа ойрхон баймаар байна уу гэдэг өөртөө сонгож авна гэсэн үг.
Тэгэхээр миний асууж байгаа асуулт нь яг нэг ийм зогсоолыг тэр хувь хүнд нь чиний зогсоол шүү гэдээ хэлдэг гэсэн үг үү? Тийм. Одоо манайх чинь бас нөгөө агуулгах краш байгаа. Агуулгах одоо яг энэ дэр хийгдэн гэсэн үг байхгүй. За тэгэнгүүт агуулгах краш дээр чинь гэрчлэгээ гарна. Тэгэхээр энэ бас таны үйл хөдлөх хөрөнгө болчихж байна гэсэн үг. Тэгээд яг энэ хэсгийг та өөрөө яаж ашиглах нь таны дууруулна гэсэн. Зүг. Өөрийн гэсэн яг тийм дулаан гаражтай болчихвол амархгүй тий. Би болохоор яг нөгөө подол руу очиад зогсоод хайгаа яваад байхгүй солонгос тахта. Надад таалагдж байгаа нь яг тэр юм байна. Яг хүн хүнд нь хувь тус бүрт нь ингээ хуваарлаад өгчдөг. Тий. Нэг ийм давхартаа хэдэн машины зогсоол байгаа юм бол? Ойролцоогоор 62 машины зогсоол. 61-ээс 62 машины зогсоолтой. За тэгээд дээрэс нь нэг зогсоолын маань метр квадрат хэмжээ нь 15 метр квадрат хэмжээтэй. Тэгэхээр зэрэг том аврын машин одоо нөгөө джип ч юм уу тий. Ландууд бол орно, жижиг машин ч орно. Бүх төрлийн машинууд орох боломжтой гэсэн үг. Зүг. Nice. Энэ хаалх нь яа автоматаар онгоож дугаарыг таниулна. Зүг нэг шууд дугаарыг танингууд. Тий. Өөрийнх нь байрны машин орж иж байгаа юм бол автоматаар онгоогоод хаалтаас автоматаар хаагдана гэсэн үг шүү дээ. Би өөрөө нөө солонгос амьдардаг болохоор байн солонгос яриад байгаа шүү. Яалтчгүй нөө удаан амьдсан болохоор харьцуулаад байгаа байхгүй. Солонгос өвөлдөө нэг айхтар хүүтрээд байдаг болохоор заавал нэг дулаан гараж энэ гэдэг байдаг байхгүй. Гэтэ Монгол болохоор яг нэг өвөлдөө нэлээд хүүтэн байдаг болохоор дулаан гаражтай байх бас айгүй давуу талтай юм лээ. Ер нь цаашдаа байр хэрвээ авахар бол тийм дулаан гаражтай энэ зогсоолтоо энэ асуудлаа шийдсэн байранд орё гэж бодоод байгаа. За тийм мэдээж нөгөө юм борооны уснаас одоо зайлуулах систем ч юм уу тийм иймэрхүү зүйлүүдийг бол бүгд ингэ яг инженерийн шийдлүүдийн зүйлүүдийг шийддэг гэсэн. Зүг нөгөө бороо орох юм бол тийчээс усаар чирч болно шүү дээ. Тэгэх юм бол энэ ч ингээд ус нь гоожчих орё. За nice. Гоё байр байна. Таалагдлаа. За тэгэхээр актив гардентаа танилцлаа. Тэгээд надад бол үнэхээр таалагдлаа. Гадаа талбай, хүүхдийн талбай, сакс, хөл бөмбөгийн талбай гэдэг. За тэгээд дотор нь ороод 3 өрөө байр, 2 өрөө байр, 1 өрөө байр. За тэгээд дулаан гараж гэдэг бүгднтэй танилцлаа. Надад бол таалагдлаа. Би яг холбогдоод хэлсэн л дээ. Би таалагдахгүй бол таалагдахгүй нэг шууд хэлнэ шүү гэдээ хэлсэн байхгүй тийм. Гэсэн яг байртай танилцаад үзэж явах явцад бол за энэ хэсэг жоохон онцгүй байна да гэсэн юм бол нэг ч гарч ирсэнгүй. Тэгээд ямар нөхцөлтөө байраа борлуулж байгаа вэ? Үзэж байгаа үзэгчтэй танилцуулж өгөхгүй. За тэгэхээр яг төлбөрийн нөхцөлийн талаараас дэлгэрэнгүй мэдээллийг сүлд нь өргөчтэй. За манай дээр бол бүх төрлийн банкны зээл гарч байгаа. За банкны зээл та урьдчилгаа 20-30% төлөөд бэлэн байран дээр бол шууд зээл манайхаас шийдэж өгөх боломжтой. Тэр дундаа одоо ипотекийн зээл шийдэх боломжтой, ногоон зээл шийдэх боломжтой. За үүний дараа болохоор мэдээж захиалгын байран дээр бол та урьдчилгаагаа бүрдүүл нөхцөлийг гаргаж өгч болно. Ашиглалтанд орох хүртлээр хэдүүлээ одоо 20-30% бүрдүүлээд явчих болно гэсэн үг. За тэгээ ашиглалтанд орох комиссын акт гарсны дараа шууд тухайн үедээ зээлэнд оруулна. Манайх болохоор ер нь бол банктай холбоод өгнө гэсэн үг байхгүй. Банктай харилцаа сайтай явж байгаа гэсэн үг. За дээрэс нь бас гадаадаас монголчууд гадаадтай монголчууд маань бас айгүй сонирхдаг. Ер нь бол тэгэхээр манайх гадаадтай монголчуудаа айлисийн нөхцөлийг санал болгож байгаа. За энэ болохоор та урьдчилгаа хамгийн бага 20% байршуулад үлдээдэл 80% дээр нь таны одоо оршин сууж байгаа уусаа шалтгаалаад хүүгийн хэмжээ 1.5-аас 1.65-тай яг Монголын хүүтэй адилхан гэсэн үг. Банкны хүүтэй адилхан. Тэгээд хугацаанд 36 сараас 48 сарын хугацаатай юм лизинг үйлчлэл байгаа. За энэ үйлчлэгээр гадаад байгаа монголчууд маань шууд авах боломжтой. Бас адилхан ерөөхдөө сарын орлогоо нотлоод за тэгээд дээрэс нь тэр одоо амьдарч байгаа уустаа сүүлийн 1 жил доктортой амьдарсан байх шаардлагатай. Ийм л зүйлийг харж байгаа гэсэн. За окей би яг гадаад амьдарч байгаа гэдэг нь жоохон ойлгосон бол тээ. Нэг над шиг ингэж ойлгохгүй. Би өөр жоохон юм ойлгох юм. Над шиг бас нэг гадаад удаан амьдарсан хүмүүс яг сайн хэлсэн чи ойлгоогүй байна. Одоо би гадаад амьдарч байгаа шүү дээ. Солонгос амьдарч байгаа тийм үү. Тэгэхээр надад яг ямар хөнгөлөлт үзүүлнэ гэсэн үг жоохон ойлгомжтой тайлбарлаад гэж амархнаар. За гадаад байгаа хүмүүст Монгол банкны зээл гардаг байхгүй юу? Тийм учраас бид нар одоо лизингийн үйлчлэгээ эрхэлдэг ILS гэдэг байгууллагад ирэхэд хамтраад энэ үйлчлэгээ гаргаж байгаа гэсэн. Гадаад байгаа хүмүүс ихэвчлэн нөгөө өндөр хүүтэйгээр компани хувь лизингээр байр авдаг байхгүй юу? Одоо байрлалуудаас тэгэнгүүт манай дээр болохоор зэрэг бид нар илүү урт хугацаатай, дээрээс нь хүү багтай яг л банкны зээл шиг юм зээлийг санал болгож өгч байгаа гэсэн. Зүг окей. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бол би одоо жишээл гадаад амьдарч байгаа зээл гарах боломжгүй. Гэхдээ энэ асуудлыг шийдэж өгөх юм байна танаа. Тийм манайх яг нөгөө гадаад байгаа хүмүүс Монголд аягүй байр сонирхдаг шүү дээ. Тэр хүмүүст болохоор хувь лизингийн нөхцөлийг маш бага хэмжээгээр монголчууд юу нь бол Монголын одоо барилгын салбарууд гаргадаг учраас бид нэр эргүүлээ тэр хүмүүстээ боломж төлбөрийн санал болгож байна гэсэн. Энэ нь болохоор хугацаа урт дээрээс нь банкны үйлшил үүтэй ийм л зээл гэсэн. Өөрөө чи шууд асуучих. Одоо 4 байранд хүмүүс ороод дүүрсэн байгаа гэсэн тийм. Яг орсон хүмүүсээс
комплейн гаргах ч юм уу танаа байр чи ийм асуудалтай байна, ус алдаад байна, ингэсэн гэсэн ийм комплейн гарсан тохиолдол байгаа. За мэдээж хүмүүс амьдарч байгаа хүн бол төс зүйлийг хийхгүй шүү дээ. Мэдээж алдаа дутагдал бол гарна. Тэгэхдээ бид нар тэрийг маш хурдан шийдэж явах хичээдэг гэсэн. Манайхан өөрсдөө ашигтай хариуцж явдаг юм нь. Тэгэхээр хотхны яг хаана ямар асуудал гарч ийн хүмүүс маань бид нар руу хандаад бид нар шууд эрд орон шийдэж өгдөг ийм давуу талтай байгаа. За мэдээж сая нөгөө 5 сард бас ашиглалтанд 2 блок орсон байгаа. За айлууд маань мэдээж ороод эхэлсэн байгаа гэсэн. Тэгэхээр тэр айлуудынхаа бас эхлээд нөгөө байранд нь оруулахаас өмнө байрыг танилцуулаад засвар үйлчлэгээ хийх зүйл байна уу гэдэг зүйлийг бид нар сэтгэл ханамжинд авч байгаа гэсэн үг байхгүй. За мэдээж харилцагчид 100% сэтгэл ханамжтай байх нь бидний үүрэг учраас байрыг нь бол засвар үйлчлэгийг 100% дуусгаад хүмүүстэй төлхөөрөө гард орж өгч байгаа. Зөв. Одоо жишээлбэл би ороод за энэ хэсгийг засаадагч энэ хэсэг жоохон асуудалтай байх юм бол тэр бүгдийг яг 100% өөрт нь таалагдсан үед нь яг хүрээ өгөх юм биш үү? Хүрээ нөлөөлж өгч байгаа. Nice. Тэгээ ер нь одоо жишээлбэл тоглоомын талбай дээр ийм асуудал гарсан байна. Хөлбөмбөгийн тэр талбай зүйлэг хэсэг нь тэндээ жоохон муудсан байлаа гэх юм бол танах бол шууд солио. Тийм. Яг одоо манай нөгөө захиалагч нарын бас групп байдаг байхгүй юу? Одоо оршин суугчдын групп. Тэн дээр мэдээж нөгөө байнгын нөгөө постууд орж байгаа. Тэн дээр хүмүүс бас нөгөө одоо санал хүсэлтэй бол бичдэг. Тэрнийг дагуу бид нар шууд үйл ажиллагаа хийгээд явцдаг гэсэн үг. За тэр нөгөө зүйлгийн асуудал ч юм уу гаднах тохиолдлын асуудлууд дээр ч гэсэн бид нар шууд тэр доорн асуудлуудыг шийд явдаг. Сүүлийн үед бол бид нар за яг ийм үед ийм асуудал гардаг шүү гэдгийг сэрэмжлүүлээд наанад бүгдийг шийдэж явж эхэлж байгаа гэсэн үг. Одоо зүйлгээ яг сая сольж эхэлдэг ч юм уу тий цас одоо орхой байлгоо шууд сольж эхэлдэг ч юм уу. Тиймэрхүү туршлагууд бас бид нар хоримтлуулаад явж байгаа. Зөв. Тэгэхээр Солонгос болохоор нэг ийм орон сууц залгамт нь коалишн гэж байдаг хгүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ орон сууцны бүх одоо гомдол, асуудал тэгээ энэ орон сууцны одоо энэ цэвэрлэгээний мөнгө төлбөр тог одоо лифтний мөнгө төлбөр ингээд бүх юмыг хариуцлаа сөөх гэж ярьдаг. Сөөх гэдэг үгээ бартцсан. Баах юм ярьж байна. Сөөх бол байгаа бах те. Одоо нэг гомдлоо. За ийм байгаа. Ер нь бол манайх бол яг сөөх гэдэг чинь ер нь бол тэр чигээр ашиглалт гэсэн үг. Манайх ашиглалтын тусдаа албатай байхгүй. За одоохондоо бид нар сөөх рүү бүрэн шилжээгүй манаа дээр явж байгаа гэсэн үг. Төслөө бүрэн дуусны дараас сөөх рүү шилжинэ. Тэгэхээр зэрэг бид нар энэ төслөө дуусгахын тулд өмнөх бүтээн байгуулалтуудаа бид нар өөрсдөө харьцаж халамжилж явж байгаа л гэсэн үг байхгүй. Тэгэхээр зэрэг гомдол сандлуудыг манай ашиглалтын албанаас тэр чигээр бүгдийг хийж өгч байгаа гэсэн. За тэг ямар тааш Солбон яг онгоцны бодлоос наашаа ярьж байхдаа яг энэ байрыг харж байсан байхгүй юу? Ийм шар байр босч байгаа юм. Намайг байгаагүй байр гэдэг ярьжсэн. Тэгээд энэ байрыг нэг ирж харж үзье да гэж бодож байсан. Арай танаа байгууллагаас холбогдоод байраа танилцуулъя гэх нөө тэгээ очоо үзээ сонирхож байгаа. Тэгээ үзэж байгаа үзэгчд маань ч гэсэн бас сонирхолтой байсан баг. Яг гэвэл манай сувгийг гадаадаас аягүй хүмүүс үздэг байхгүй. Ялангуяа Солонгосоос, Америкаас тэгээд Японоос гэх мэтчлэн тэгээд яг гадаад амьдарч байгаа монголчууднаас байрны талаар нэг мэдээлэл байгаа. Гэхдээ мэдээ гэж хүсдэг байхгүй. Гэхдээ яг ингээд бүр нэг нэгэнгүү танилцуулаад явахаар бас үзэж байгаа үзэгчд маань ч гэсэн аягүй сонирхолтой санагдсан баг. Тэгээд яг үний мэдээллийг авахыг хүсэж байгаа хүмүүс байгаа бол би description хэсэгт бүх мэдээллүүдийг холбогдох бүх мэдээллүүдийг оруулчих. Та бүхэн холбогдоод 1 өрөө байр нь ямар үнэтэй, 2 өрөө байр нь ямар үнэтэй, 3 өрөө байр нь ямар үнэтэй тэр бүх асуултуудаа асуугаад явж болох нь шүү. За тэгэхээр актив гардан байла. Та бүхэн манай төсөл дээр хурж иж илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг манай борлуулалтын менежерүүдээс авах боломжтой. Дээрээс нь 75 55 тэгтэй гэдэг доор холбогдоод мэдээлэлс авч болно шүү. За тэгээд та бүхэн маань яг амралтын өдрөөр бид нар бүгдээрээ ажиллаж байгаа учраас та бүхэн маань хурж ирээд илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг аваад илүү орж үзвэл илүү зүгээр ах. Тэр мэдрэмжийг нь авбал илүү их зүгээр ах. Тэгэхээр яг залбаахын маань яг бичлэгийг бол гадаадаас хүмүүс их үзэж байгаа. Тэгэхээр та бүхэн маань дэлгэрэнгүй мэдээлэл бол пэйж хуудасаар авах боломжтой. Манай дээр бол бүх менежерүүд цаг тухай бүрд нь хариултыг өгөөд явж байгаа. За тэгэхээр яг танд бас баярлалаа гэж хэлмээр байна. Яг тэгэхээр гадаад байгаа хүмүүст бид нар энэ уцаар мэдээлэл хүргэх юм уу дан зураг явуулаад идэг учраас нөгөө бүрэн мэдээлэл хүмүүс авч чаддгүй. Яг энэ бичлэгээр 1 2 3 өрөө бүгдийнх нь мэдээллийг гадаад огчлт нэг давхар үйлчлэгээний талбай бүгдийг нь харсан байх гэж бодож байна. Тэгээд энэ мэдээллийг бас ингээд түгээж байгаа танд бас баярлалаа гэж хэлмээр байна. Өөрөө ер нь нэг Монголдоо нэг байр авъя гэсэн бодолтой байгаа байхгүй юу? Тэгээд ер нь Монгол байх хугацаанд яг хаагуур ямар байр баригдаж байгаа, ямар зас шийдэлтэй байдیں۔ Би ер нь яг анх удаа л бүр ингээд гадаа орчинтой танилцаа, дотор нь ороод байртай танилцж үзэж байна. Тэгээд миний хувьд бол яг үнэхээр таалагдлаа. Яг үннийг тэгэхэд. Тийм тэгээ тань таалагдсан бол эн чинь бас нөө бидний хувьд бол бас том амжилт гэсэн үг байхгүй. Бид нар яг хийж байгаа зүйлээ бол хүмүүстэй бол ингээд таалагдтал нь хийж чадж байгаа даас өөрөөсөө бас бахархаж байна. Тэгээ инженерүүдтэй бас баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээ үзэж байгаа үзэгчд маань ч гэсэн өнөөдөр маш их мэдээллийг өгсөн гэж би найдаж байна. Тэгээд гадаад амьдарч байгаа хүмүүс маань их мэдээлэл авах хэрэгсөө авч чаддаг байхгүй. Байрыг өнөөдөр та бүхэндээ бүр нэг нэгэнгүү гаднах те шийдэл тэгээд доторх байр гэдэг бүгдийг нь та бүхэндээ дэлгэрэнгүй танилцууллаа. Та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд та бүхэн актив гардны талаар сонирхож байгаа болвол
холбогдоод хүссэн зүйлээ асууж лавлж болно шүү. Тэгээ өнөөдрийн бичлэгтээ хамтаасан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.